Үзэгч таны амрыг ирж намрын дунд хөхөгчн дахиад сарын урам нэвтрүүлгээ эхлэж байна. Манай энэ дугаарт ач холбогдлоор 1921 оны ардын хувьсгалтай дүйсэхүйц нэгэн түүхт үйл явдлын 50 жилийн өмнө тухай Эрдэмтэн түүхчдийн дурсамж. Монголын уран зохиолын дээжис цоврулийн удаах бочуудын тухай сурвалжлага. Билгийн номч Эренчин багшийн бэлдсэний 90 жилийн ойг 11-р сарын 25-нд тэмдэглэнэ. Шинэ номын тухай Улсын төв номын сангаас хийсэн сурвалжлага. Монголын соёлын сангаас эрхлэн бэлтгэсэн нэгэн ховор тойл бичгийн тухай Эрдэмтний тайлбар ярэ. Монгол дархны оньсон аргыг төгс эзэмшсэн нэгэн урлагийн тухай сурвалжлага эдгэр болно. Эх орон эглэхэн чулуун эрдний үнэтэй ширхэгхэн өвснө эмийн чадалтай туслахын усна аршааны уйдтай гэж Монгол хүн бүр эх орноор бахархдаг. Улсынхан хилийн дээсийг алхан харийн газар олон сар жилээр нутаг югаан сангалсан суухад эрдэнэ болсон эх орныхон үнцнийг хэн хөнгөө мэдэрдгийг бүгд ярьцгаадаг. Эх орнон хайрлж тусгаар тогтнолоор бахархдаг хэн бүхний сэтгэлд өглөө бүрийн нарны асгаран буух цацраг дээр өвгийн морин хуурын аялгау хослох чавц дээр өргөн цээд чөлөөтэй амьсгалж байгаа агаар дээр өөрийн толгой мэдэлтэй амьдарч байгаа заяан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ хэмээх. Яруу найрагч Хүрүүдоржийн ийм нэгэн шат шүлэг ямар их ойр дотно ямар их үнэн цэнтэй онч мэрхэн санагддаг билээ. Тийм ээ. Бид тусгаар тогтнолоо гуйж олоогүй. Алс дорндод дэлхийн 2 дугаар дайн дөнгөж шувтарсны дараахан буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол даяар бүх нийтийн санал хураалт явагдаж ард олон бүгдээрээ тусгаар тогтнолынхон төлөө нэгэн дуугаар санал авсан. Дуруу тусгаар Монгол улсын тусгаар тогтнолыг олон зуун жил хүлээн зөвшөөрдөггүй байсан Хятад улсч энэ удаа манай тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн юм. Энэ оны ихэр ухаанда 1945 оны 2 дугаар сарын 4-өөс 12 өдөр хүртэл зөвлөлт холбоот улсын Яалтад Кремийн ордонд 3 гүний том өдөртөгчний хурал болсон. Энэ Америк, Англи зөвлөлт холбоот улс 3. Энэ өдөртөгчний та бүхэн мэднэ Йосеф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль. Энэ 3 өдөртөгчнөр 8 өдөр хуралдахдаа дэлхийн 2 дугаар дайныг Европ дуусгах, Германы ялтыг дөрвөлээ. Дараа нь зүүн одоо энэ Азийн ус болоод хоорой газар дайныг Японоос дайныг дуусгах юм. Тэгэл дайны дараа ирэн дэлхийн ямар зохион байгуулалттай ийм том асуудлыг 8 өдөр хилцсэн байна. За энэ 10 төгсгөлийн өдөр урд дээр 11-ний өдөр энэ 3 өдөр төгсгөр нэг нууц хэлцээнд гараа хэсэг зорсон. За энэ бол манайд их ажиглагдaltaй. Энэ юуны тохиосонгүй зөвлөлтийн цэрэг Хятад руу орж Каунтуны армийн эсрэг байлдах тухай эднүүдийн тохиролцоо байсан. За ингээр зөвлөлтийн тал бол ийм асуудал тавьсан. Манайх Хятад руу зэрэг оруулаад Каунтуны армийн эсрэг хоорой газараар байлдахад нэг л 2-3 нөхцөл тавина. Нэгдүгээр нөхцөл нь бүгд найрамдах Монгол Ард улсын одоогийн байдлыг хэвээр байлгана гэсэн үг. Тэрийг өсөөхлөөр бид ч одоо 21 онд хувьсгалаар тусгаар тогтнол олоод тэгэл 45 он хүртэл 24 жил хэвээр улс тусгаар улс байгаад байлаа шүү дээ. Гэхдээ зөвлөлтөөс өөр улс зөвшөөрөөгүй байсан. Тэр энэнийг гүрнүүдэд зөвшөөрлөх асуудал тавьсан. Тэр энийг зөвшөөрсөн. Рузвельт, Черчилль зөвшөөрсөн. Одоо 4 дахь улсаараа зөвшөөрлөх асуудлыг тавьж байгаа зөвлөлтийн тал
Хэрвээ Монголын энэ байдлыг зөвшөөрчвөл бид цэргээ хойд хятад руу оруулаад Японоос зэрэг айлтна гэж байна. За энэ асуудлаар өрөө зүйлд гурван талын даалгавраар өсөл дээр юм битээ хятадын талтай ярих байсан. За энэ талаар их ярьсан, Чан Кайшитэй ярьсан. Хятадын ерөнхий сайд бол Франц сургуульд усан Сүн Зэвэн гэж хоёр том нэртэй дипломат байсан. Веллингтон хүү, Ваншизэ хоёр. Энэ хоёр бол гарамгай дипломатууд гэдэг. Хоёулаа Америк сургуульд uuсан. Хятадын засгийн эрхэнд бол Сүн овогтонгууд байсан. Сүн Зэвэн ерөнхий сайд, Сүн Фо хурлын дарга. За тэгэл Чан Кайшийн авгаачин, Сүн Мэли, Сүн Овгийн, Сүн Цэнэ авгаачин, Сүн Цэлин гээд нэлээ өх болсон. Ингээд Америк нэлээ яриад ойртуулсан байсан. Ингээд Америкээс зөвлөх хөрсөн. Тэр зөвлөхөр нь бидний мэддэг профессор Латимор Цимштон. За энийг бид дэлгэрэнгүй яриад яа. За ингээд хятадын талаар яригээд Москвад их том төлөөлөгч ирүүлвэ. Тэгээд зөвлөлтийн засгийн газартаа олон өдөр хэлэлцээ хийж. За энэ хэлэлцээр дээр зөрөө тийм юу байсан гэхээр Монголын одоогийн байдлыг зөвшөөрөх асуудал байсан. Хятадын тал бол ер нь их удсан зөвшөөрөхгүй байгаад байсан. Тэр зөвлөлтийн тал бол бид тэгвэл цэрэг хойд хятад руу оруулахгүй хавтун армисыг дэмжихгүй гэсэн юм байна. Тэгээ хятадын тал бол одоо тгийгээ зөвшөөрсөн. Гэхдээ хятадын бол хоёр зүрхийн нөхцөл тавьсан. Нэг нь бүгд найрамд Монгол Орд улсын ийм байдлыг одоогийн хэлээр тэгээ алсын бодлоготой байна. Хоёр дахь нь бол ард түмэнд тусгаарлагдсан саналыг өгөх юм бол бас эргэлжсэн мэл өгч юм уу гэж. За энэнийг одоо зөвлөлтийн тал зөвшөөрөх гээд чоо болсон гориж байна. Зөвлөлтийн хэлэлцээр бол юм шүү дээ. 8 дугаар сарын эхний хэд өдөр болж байсан. Чоо болсон 8 дугаар сарын 5 6-ны хавьд тусгай онгоцоор Москвад өрсөн. За би тэгэхэд шинжлэх ухааны академийн зөвлөлтийн шинжлэх ухааны академи 225 жилийн арга хэмжээнд оролцсон. Төлөөлөгч тэргүүлж явсан. Би тэнд одоо дайчлагдсан. Энэ орчуулганд ор. Тэгээд тэр яриа болж яхад би байлаа. Тэр Сталин ярьж байсан бид одоо хятадын талтай ийм асуудал ярьж байна. Хятадын тал бол ийм хоёр нөхцөлийн өмнө их л удсан. Тэгээд бид хоёр нөхцөлтэй байдаг байна. Хятадын тал хоёр нөхцөл тавилаа. Бид зөвшөөрөе гэж бодож байна. Тэгээд танай саналыг асуух гэсэн юм гэж чаалсан хэлсэн. Тэгээд чаалсан бол би одоо энэ саналыг зөвшөөрч байна. Уршавья цахилгаан явуулна. Хариугаа маргааш өгье гэсэн. Тэр ёсоор зөвшөөрлөөгээд ингээд яатсан. За энэний үеэр бол бас нэг сони юм болсон. Тэр Монгол зөвлөлтийн цэрэг бол 8 дугаар сарын 8-нд хойд хятад руу цэрэг оруулах байсан бэл. Манай 2 дээрийн дараа цэрэг оруулсан. Энэ манай их бас цэрэг оруулах талаар тэр үеэр ярьсан болов гэж боддог. Би тэр яриан дээр байгаагүй. Энэ бол нууц байсан ба. За ингээд энэ үндсэн дээр манайд тусгаарлагдсан хаан төлөө санал авах ажил 45 оны 8 дугаар сарын 20-нд явах ёстой байсан. Энэ сарын бэлтгэл хийсэн. Их бэлтгэл хийсэн. За би комиссийн орлогч дарга байсан. 4 орлогчтой дарга нь Бомцын тухай байсан. Орлогч дарга нь 2 аймаг хариуцж явдаг байсан. Би Өвөр хонгой Баян хонгорыг хариуцж явсан. За тэгэл одоо Гараховскийг зурдаг насан туршсан сонгуул эрэхтэй бүх хүн. Одоогоос яг 50 жилийн өмнөх тэр үеийн өөрөөр хэлэх юм бол 1945 оны 10 дугаар сард нийт ард түмний тусгаарлалтын төлөө санал өгсөн баримт бичиг бол улсын түүхийн төв архивт бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа. За энэ баримт бичиг бол нэн үнэт баримт бичиг гэж архив зүйн үүднээс ингэж тооцогддог юм баримт бичиг байна. Тэгэхээр бид энийг хайрлаж хамгаалж явдаг одоо баримт бичгийн нэг гол хэсгэндээ. Тэгэхээр энэ баримт бичгийн байдал юуг харуулж байна гэдгээрээс үндсэндээ 3 чиглэлийн үйл ажиллагааг харуулсан байгаа юм шүү. Нэгдүгээрт нь бол энэ санал хураалтын бэлтгэл ажлын тухай ийм баримт бичиг байдаг. Энд ямар баримт бичиг байна вэ гэдгээрээс жишээлх нь санал хураалтын бэлтгэлийн комиссуудыг байгуулсан, санал хураалтын баримт бичгийг зохион боловсруулж хэвлүүлсэн, санал хураалтын ач холбогдлыг нийт ард түмэнд сурталчилсан ийм хэсэг бэлтгэл ажлыг харуулсан баримт бичиг байдаг. Хоёр дахь хэсэг нь бол санал хураалтын жинхэнэ үйл ажиллагааг харуулсан баримт бичиг байдаг. Нөгөө л гарын үсэг зурулах, тэгэл нөгөө саналан одоо өгч авч байгаа байдал энэний харуулсан ийм баримт бичиг байдаг. Баримт бичгийн 3 дахь хэсэг нь бол
жинхэнэ санал хураалтынхаа үр дүнд хийсэн ажлынхаа тайлан тооцоог их наривчлан гаргасан ийм баримт бичиг байдаг юм аа. Энд би зөвхөн Архангай аймгийн 1945 оны 10 дугаар сард санал хураасан баримт бичгийг илүү зөвлөв. Тэгэхээр энэ санал хураалтын баримт бичиг бол энэ дандаа хайрцагт ингэж нарийн энд хадгалагч байдаг л да. Жишээлх юм бол ингээд энд Архангай аймгийн Мөрөн сумын санал хураалтын баримт бичиг энэ ингээд байж байна. Би энэ дээр тулгуурлаад ярих гэж бодож байна. Тэгэхээр миний энэ гарт байгаа энэ барьж байгаа баримт бичиг бол энэ бол санал хураалтын бэлтгэл ажлын баримт бичиг. Энэ баримт бичиг бол тий дандаа бэлтгэл ажлын баримт бичиг бол тий. За энэ бол дөрөвний миний хэлдгээр жинхэнэ нөгөө ард түмнөөс санал хураасан ийм баримт бичиг. За би энэний нэгийг тодтогоод бүр харуулъя эндээс. Бусдыг ингээд тавьчих. За ингээд энд ингээд тодтогоод эргүүлээ. За Мөрөн сумын 1-р багийн баримт бичиг юм аа. 1-р багийн баримт бичиг дотроо тэгээ 1-р багийн баримт бичиг дотроо ингээд сумын багийн хэмжээгээр хэдэн хүнээс санал авах юм бэ? Хэдэн хүнээс нь санал авч вэ гэдгийг урд талдаар нь ингээд товчоолдсон. За тэгээд жинхэнэ санал авсан баримт бичиг бол юм. Хүмүүсүүдийн саналаа өгсөн хүмүүсүүдийн овог нэр. За энэ дээр зөвшөөрсөн эсхийн ингээд одоо энэ доотлын хүснэгт ингээд тавьсан. За энд бол ер нь 100% саналаа өгсөн юм байна л. Ийм учраас энэ зөвшөөрсөн гэсэн юм уу баталсан гэсэн энэ хүснэгэн дотор бол бүх баримт бичгүүд ингээд хүнийхээ гарын үсгээр нэрээр ингээд харагдчих. Энэ танад харагдж байна ингээд харагдж байна. Ингээд харагдж байгаа. За энд бол Монгол бичиг мэддэг хүмүүсүүд нь бол энэ монгол бичгээрээ ингээд энэ жамсаран самбуу гэдэг ингээд бичсэн байгаа нь энэ тий хөрхи монгол бичиг мэдэхгүй хүмүүсүүд нь бол эрхийн хорооныхаа хээгэр батлаж өгсөн байгаа. Тэр энэ сонгуулийнхаа тэр дүрм заавар юу энэ санал хураалтынхаа тэр заавар маарч бас тэгж заасан юм байна лээ. Эрхийн хорооныхаа хээгэр одоо баталгаа өгнө гэсэн. Тэгэд энийг харж байна энд. За тэр үед нэг сони юм бол энэ Кирилл бичиг шинэ үсэг одоо нэгдэрч сурч байсан үе юм байна. Тэгэхээр зарим хүмүүсүүд жишээлбэл дээр Максар гэж байна. За тэгээд зарим хүмүүсүүд бол энэ Кирилл бичгээр энд дэндүү гэж энэ Кирилл бичгээр ингэж гарын үсэг зорсон байгаа юм шүү. 18 наснаас дээш хүмүүсөө саналаа өгсөн ийм баримт бичиг ингэж харагдаж байгаа. Тий. Тэр үеийн 18 настай байсан хүн гэдэг чинь одоо 68 настай хүн ээ 68 настай хүн ээ. Хөрх юм тэгэхэд бол одоо мэдээж хэрэг одоогоос 50 жилийн өмнө 18-тай хүн за тэрнээс байсан хүн одоо 68-тай гэж үзье. Тэрнээс тэр үед 30 40 50 60 70 80 настай байсан хүн бол одоо байхгүй одоо тал төгссөн байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дүгнэлт хэлэхэд бол тэр одоо таал төгссөн боловч бидний маань ахмад дүү тусгаар тогтнолын төлөө ингэж баталгаа гаргадсан юм шүү гэдэг талаасаа бол түүх архив зүүн нэг нарийн нандин баримт бичиг. Энэ бид ингэж тооцож үздэг. Энэ ажлаа явуулаад эцэст нь баг, сум, хороо, аймаг, улсынхаа хэмжээгээр энэ санал хураалтынхаа ажлыг товчлоод тэгээд тайлагнаад ингэж хийсэн баримт бичиг байна. Энэ дээр бол 18 наснаас дээш Монголын эрэгтэй эмэгтэй бүх иргэдийн халуун санаа сэтгэл зүрх энэ дотор зохилж ингэж байгаамаа гэж хэлж болно доо. Тэрний төлөөсөн баримт бичиг юм. Баян хонгор таныг явж байхад бас одоо Монгол улсын тусгаар тогтнолын баг нь усгаж байсан гэж энэ номонд бичсэн байхын тэр тийм баг нь байсан юм уу? Та тэрийг санаж байна уу? Хаар баримт. Би засгийн газрын төлөөлөгчдөд тэнд очсон юм. Тэгээд Баян хонгорын ард түмэн чинь огшин настай өвчтэй ийм улсууд чинь яг унаам шивүүлж ялээ л даа. Тэр өдөр 100% саналаа гэсэн. Тэгээд баярлаад Баян хонгор аймгийн төв дээр утасны 2 модыг зоогоод төмөр уцаар ороогоод гоё будгаар будаад хуучин Монгол усгээр Баян хонгорын одоо 27 өлөөд хэдэн мянган ард түмэн тусгаар тогтнохын төлөө 100% саналаа өглөө гэж тосон будгаар сайхан будаад ингээд баг нь усгасан юм. Тэр бол бид тэр багны ясал дээр байлаа үг хэллээ. Манай сонин сэтгүүлд гарсан.
Тэгээд тэр сүлдээ модын болохоор одоо илэгдэж модсон л баг. Одоо энэ Баян хонгорын төв дээр тэрний бүх бат материалаар босгох юм гэлээ. Тэр дөө юм шүү дээ босгох юм байна. Тухайн үед бол энэ таныг тэр комиссар Арханга Баян хонгороор явж байхад ер нь таны сэтгэлд арилжчихгүй мөрөлдөөсөн тийм одоо сэтгэлийн хөдлөг одоо амин тусгаар тахналын төлөө ингэж Монголын ард түмэн занлаа өгж байхад танд тэр нь дурсагдж байгаа тийм бодтой юм байгаа болов уу? Лайсаа их бир айлуудаар ингээд 20 дим санд хураах гэж байгаа гэд миний гол зорилго бол энэ ихээхэн олон сум олон айлуудаар хөгшин ховоо ядуу задуу ийм улсуудаа чиж уулздаг мал хариулж байгаа сүнээс ааж байгаа эмэгтэй би хэвтэрд байсан хүнтэй очиж уулздаг. Цөмөрөө л одоо би ингээд саналаа өгнө. Заавал очино. Унаа бэлдэж байгаа би гоёж байгаа очино гэж ярьдаг байлаа. Би явж чадахгүй нэ өмнө унаа уншигооч гэж хэлээч гэж байгаа тийм настай хүн байсан. Зарим нь за одоо би харамсалтай ингээд гарын хавсгийг зурдаг юм би одоо зурж чадахгүй одоо яах вэ? Тэгээ эрхийн хуруугааны жирнэл дүрээ цаарсан дээр тэмдэг давдаг юм хэлжсэн. За хам тэр чи хайж болдгийг чинь үзүүлээч гэж цаарс гаргаж хаа жирнэлээр эрхийн хуруугаа бодж хаа дарж байсан. Тэгээ манай ард түмний тэр санал ирмэлцэл гэдэг ерөөсө хачин сэтгэл зүрх хөдөлмөр тийм байсан. Их том явдал болсон юм да. Залерийн 45 оны санал хураалтыг бол бидний дутуу үнэлээд байгаа юм. Одоо бол юу яж тийм байгууллагын 5 жилийн байгууллагын 5 жил гээд морь уралдуулаад архитектор суугаад байна. 45 онд манай ард түмэн нийт өөрийнхөө тусгаар технологийн төлөө саналаа нэгэн зэрэг албан ёсоор өгнө гэдэг үлдээвэн гарсан том явдал. 21 оны хавсгалын дараа л ерөөсөө олсон их том манай ард түмэн өөрийнхөө тусгаар технологийн төлөө саналаа илэрхийлсэн том баяр юм. Энэнийг бол ер нь улстай ярьж ил бүрийн юм уу том ойгоор нь тэмдэглэж байвал зах юм гэж бодож байгаа харин би өнөөдөр энэ саналаа дэвшүүлчих юм. Манай сони хэвлийнхэн телевизийн тэгэл манай төр засгийн байгууллагаач нэг бодмоор юм гэж бодож байгаа. Монголын зохиолчдын хороо Монголын уран зохиолын дээж дараагийн 10 ботыг 80 ботыг бэлтгэхэд эртний уран зохиолын хэсгийг намайг бэлтгэж өгнө үү гэж хүсэл тавьсан юм. Тэгээ энэ дагуу би өнгөрсөн 7 дугаар сард энэ ботыг бэлтгэлээ. Тэгэхээр энэ ботын онцлог нь бол Монголын эртний уран зохиолоос хүүрнэл зохиолын зарим жанр, зарим төрөл зүйлийг энд хамруулж оруулсан. За хүүрнэл зохиолын онцлог нь бол
зохиогч нь мэдэгдэхгүй. Тэгтээ олонний дунд алдарсан их дэлгэрсэн тийм зохиол бол их элбэг байдаг. Ийм онцлогийг харгалзаад бид номынхаа бүтцийг зохион байгуулахдаа төрөл зүйлээр нь ангилж хэдэн бүлэг болгосон. За энэ ботын эхэнд уламжил ёсоор гэж Чандманы дэлгүүр нэртэй. Гэхдээ Монголын хүүрэн зохиолын тойм, хүүрэн зохиолын төрөл зүйлийн онцлог, за мөн агуулгын хувьсал хөгжлийн талаар өгүүлсэн удирдгал бичиж оруулсан. Энэ удирдгалыг өөрөө бичсэн. За тэгээд орсон зохиол бүлгийн тухай товч танилцуулахад миний энэ урд гарчгийн тойм байна л да. За эхний бүлэгт бол Монголын эртний домог гэсэн хэсэг байгаа. За энд бол бүр одоо хүннүгэн үеэс уламжилсан түүхийн зохиолоор дамжиж ирсэн зарим нэг домгийг бол бид оруулсан. Гэхдээ энэ бол гадаадын аль нэг хэлээр байгаа зохиолоос авсан учраас зарим нь орчуулж оруулсан. За зарим нь яг нуус төвчөөноос жоохон эртний Монголын амьдралыг тусгасан тийм домог бол оруулж байгаа. За дараа нь бол мэдээж хэрэг Монголын уран зохиол, ялангуяа хүүрэн зохиолын хөгжилд онцгой их үүрэг гүйцэтгсэн туйлсын зохиолын аймгийг бол оруулах зүйтэй гэж бид үзсэн. Тэгээ энд бол Монгол Бэжинбарын гисрийн хэсэг орж байгаа. За мөн Монголын уран зохиолын 3 арилын нэг болох Жангараас жоохон төлөөлүүлж оруулсан. Тэгэхдээ туйлаар бол бид тусгай бот бэлдэх учраас энд бол хэсгэлж орсон. Ер нь ч уг бот маань бага шиг хэмжээтэй учраас зарим томхон зохиолыг бол хэсгэлж оруулахаас аргагүй байгаа. Ялангуяа хүүрэн зохиол бол томоохон зохиол Монголд элбэг. За дараагийн бүлэг нь бол Монголын уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж би хэллээ туйлсын уран зохиолыг. Яагаад гэвэл Актемч Владимир Цов Монголын уран зохиолын тухай ярьж байгаад нуус төвчөөний хавийн зарим зохиолыг бол тал нутгийн анхлан үнээр ангилсан нэвчин гэсэн ийм зохиолууд гэж хэлсэн байгаа. Энэ бол ерөөсөө жинхэнэ Монгол хөрсөн дээрээ бий болсон уугуул Монгол зохиол байдаг. Энэ уламжил бол Монголын уран зохиолын түүхэнд нэг хүчирхэг урсгал болж 20 дугаар зууны ихэнх үе шинэ хэв маягийн уран зохиол төлөвшөх хүртэл бол явж ирсэн. За энэ уламжлалын зохиолыг бол бас туйслаг зохиол гэж нэрлэж болно. Үнэхээр одоо ардынхаа туйсын уламжлалыг хадгалсан ийм зохиолууд байгаа. За энэ уламжилд мэдээж түүхийн зохиолууд гол байдаг. Тэгвэл түүхийн зохиолууд бол туйл ба түүхэн ухамсарын одоо торгон заг дээр бичигдсэн нуус төвчөөноос эхлээд тэгээ хожуугийн алтан товч, за тэгээд бас түүхийн зохиолууд бол энэ тамрагдж байгаа. Тэгээ энд орсон уран зохиолын өгүүлэмжүүд бол бас их ариун байдаг. За тэрнийг мөн би түүхийн зохиолоос гадна бичигдсэн одоо туйслаг уламжлалын тийм зохиолуудыг хамруулад туйслаг өгүүлэг туйс гэсэн нэг бүлэг бас энд оруулсан байгаа. За энд бол нэлийн олон зохиол орсон. За Алдарт Мантхай цэцэн хадны домог. За тэгээд баруун зүүн Монголын тэмцэл олон жил үргэлжилсэн дайн самууныг эсэргүүцсэн үзэл санаатай зохиол бол бас нэг хэсэг гарсан тийм одоо зарим зохиол туужууд Увшхун таажийн тууж, Хув нагурлын тууж, Сэтэрж буйн тууж гэх мэт. За мөн Монголд хэвлэгдсэн өргөн олон нийтийн сайн мэдэхгүй Алтан хааны тууж буюу одоо Эрдэнэ тунмал шаштраас бас нэг хэсгийг оруулсан. За тэгээд Гэгийн Сэцэн хаан шолой хөвд өмч хуваарлсан бичиг тэмдэглэл гэх мэтийн за Дамар санаагийн домог гэх мэтийн нэг хэсэг зохиол орсон байгаа. Нэлийн том бүлэг энэ бол. За тэгээд туужаа бол бас буддизм дэлгэрсэн үеийн өгүүлэг туужс гэсэн нэг бүлэг болгож оруулсан. Энэ нь бол буддизмын одоо тэр их том соёл шүү дээ. Буддизм чинь Монголд нэвтэрсэн. Энэ соёлын нөлөө ямар нэг хэмжээгээр туссан баахан тууж байгаа бас Монголд. Тэгээд энэ туужуудыг бол бид бас нэг бүлэг болгож оруулсан. Энд одоо ногоон дархийн тууж, наран гэрлийн туужийн хэдэн хувилбарыг харьцуулж байгаад нэг хувилбарыг бид оруулсан байгаа. За мөн Эндүрэл хааны тууж гэх мэт бол нэлийн хэдэн тууж орсон. За туужийн одоо энэ хоёр том бүлэг тул ер нь Монголын туужийг төлөөлж чадах гол зохиолыг бол оруулсан гэж бодож байгаа. За Монголын уран зохиолд 18-19 дугаар зууны үед шин тутам бий болсон нэг төрөл зүйл бол үг зохиол байгаа. Үг зохиол бол уг нь шүлгэлсэн
хэлбэртэй байдаг боловч бас хүүрнэл зохиолын тийм шинж төрхийг хадгалсан нэгэн ийм зохиол бий. За үг зохиолын хүүрнэл одоо үг зохиолын жишээ болгож бид энд Ленинградын номын сангаас Ленинградын дорн техникийн судлалын номын сангаас би өөрийн гараар хуулж ирсэн нэг Чон ноён хоёрын яриа гэсэн зохиолыг оруулсан. За мөн Хэрэ шаазгаа хоёрын хэлцүү үс их мэтийн зохиолыг бол оруулаад байгаа. За бас нэг бүлэг бол намтар зохиол. Намтар бол Монголын дунд зууны утга зохиол их том баяр эзэлдэг. Гэхдээ намтрууд их том хэмжээтэй байдаг учраас энд өндөр гэгэний намтраас хэд хэдэн хувилбарыг нийлүүлж хагаад нэг их сэргээж оруулсан. Уг нь бол анхны намтрууд гэвэл одоо өндөр гэгэнийх монгол хэлээр бичигдсэн анхны намтрууд шүү дээ. Өндөр гэгэнийх, нээж тойных, за оржин зайванддих энэ хэдэн намтар байгаа юм л да. За тэгээ сүүлийнх бол ухаан одоо их ярьдаг болж алдартай зохиолч Арвжагийн намтар гэх мэт өөрийн гараар бичсэн монгол намтар байдаг. Тэгвэл энэ бүхнээс бол оруулахад одоо хэмжээнээс болоод бид бол оруулж чадаагүй. За дараа нь бол Монголын уран зохиол нэг том төрөл зүйл тайлбар зохиолууд байдаг. Тайлбар зохиол бол гүн ухааны үзэл санаа, за мөн сургаалын зохиолын одоо бадаг мөрийг тайлбарлсан, үлгэрээр тайлбарлсан ийм зохиол бол уран зохиолын түүхэнд авч хэлэлцүүлэх тийм төрөл зүйлийн зохиол байгаа. За энэний үүний жишээ болгож бид сувшидд хийсэн сахар гөвшийн тайлбараас оруулсан. За мөн Лувсан цэрэн гэж булганы хүн 19 дугаар зууны сүүлийн үед байсан энэ хүний ламирм хийсэн үлгэртэй ламирм гэж алдарсан тайлбар байдаг. Дан үлгэрээс үрдсэн. Гэхдээ төвд хэлээр байдаг. Нэлийн том зохиол. Энэс би өөрөө нэг хэдэн үлгэр тэр нэг урагштай тэнгийн үлгэрээс нь сонгож орчуулсан. Тэрнийг оруулсан. За сүүлд нь бол Монголын уран зохиолд шинэ хэв маягийн утга зохиолын одоо төрөл зүйлтэй илүү ойр тийм нэг жанр болох замын тэмдэглэл маягийн зохиолуудаас жишээ болгож Бурятын Лувсан мужид даржийн мөргөл эргэл хийсний товч домог гэсэн зохиолыг оруулсан. За ийм замын тэмдэглэл бол халахдаж гарсан одоо Жавзантан путагтыг төвд явахад дагаж явсан тэмдэглэл байх шээтэй. За мөн хальмагт базаа багшийн тэмдэглэл гэх мэт. Бурят бол одоо хуучин дөрөвхөн тийшээ уул саяат үеийн тэмдэглэл байна. Тэгээд сүүлд бол олон тийм тэмдэглэл гарсан байна. За ийм номын бүтцүүл ерөнхийдөө ийм юм. Зөвөөс болж зовсон амьдралын чин зам дуусч зөрж хараалгасаар л яваад баатар чи орчлонг орхино. Харин дэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт хатан дэлхийд алдарч амьдралаа эхэлнэ. Манай нэрт яруу найрагч Бэгзэн Явуулан доктор Бямбин Эренчин зориулан бичсэн шүлгээс та бүхэн сонслоо. Монгол улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн хэл шинжиллийн ухааны доктор профессор Бямбин Эренчний Мэндэлсний 90 жилийн ой энэ 11-р сарын 21-нд болох гэж байна. Амьдралын эрээн барааныг бие сэтгэлийнхэн тэнхээгээр хатамжлан туулж 72 наслахтаа Монгол үндэснийхэн түүх соёлын ариун их өв санг өнөөхөө сүслэн хайрлан хамгаалж их хэл утга соёлынхон баялаг уламжлалыг судлан шинжилэхэд нэгэн бие зориулсан хүн. Их эрдэмтэн, нэртэд зохиолч, соён гүйвүүлэгч дүүний ариун их бүтээл тойруулна эрдэм ухааны өв болон үлдсэн төдийгүй цэг шулуун зам байдал өөрмөц сайхан дүр төрх нь Монгол хүн бүхний зүрх сэтгэлд үлгэр домгийн баатар мэт тодоос тод дурсагцаар явдаг. Нүүр учирч зүсийн үзээгүй хойч үеийн залуус ч гэсэн зохиол бүтээлийн шимтэн уншиж ам дамжсан домог яриагийн чих тавин сонссоор их хүн түүний нэр улам бүр мөн хөрсөөр байна. Нэгэн өдөр би Эренчин багшд таны тухай их олон яриа байдаг. Ухаан та гуанзанд орж гинэ.
бүр талбайн дээр гэдэг шүү. Тэгээд хуушуур захиалж гин. Тэгтэл хуушуур идэхгүй суугаад байх юм гин. Тэгээд зөөгч үсгүй даргадан ингэж хэлж ил дээ. Дарга минь нэг их сахалтай хүн хуушуур захиалсан юм. Аваачаад өгсөн чинь идэхгүй суугаад байх юм яах гэжээ. Тэгтэл гуанцны дарга очиж эрен чин гой минь дээ та хоолоо идэхгүй яагав гэсэн. Хүмүүн би 2 хуушуур захисан юм. Гурил нэрэд махан ирэхгүй байна. Тэрнийг хүлээж суунда гэсэн юм гэдэг. Энэ үнэн юм уу гэхэд эрен чин багш гуяа халгадаад би гуанцанд ордгүй гэж ирээд их л багталтай энэ хийж байж үлээ. За бас нэг юм яриа байна. Та хөвсгөлд явж байсан гэх шиг санагдав. Сурвалжлагын ажлаар явж өдөржин дахисаар орой нэгэн айлд очиж илдээ. Тэгээд зуны цаг юм байх 5:50-аад бэлэн идэ өгч илдээ. Тэгэхээр нь та над шиг өвгний сахал хөдлөх энэ шиг залуугийн эрүү хөдлөгч хөмөр юм танайд байна уу гэж асуухт нь гэрийн эзэгтэй дуу алдаж өө таа ч нөгөө Бэмбаюган мөн үү гэхэд нь хөөрхий зайлуул да Бэмбаю гэдэг нь талигаж болсон юм харин Эренчин гэдэг нь би байна гэсэн юм гинлээ гэж хэлэхэд Эренчин гоо их л багталтай инээж көө ярда наадах чинь бүр ардын аман зохиол байна шүү гэж байж билээ. Бас шинжилгээний ангиар явж байхад нэг сумын намын өрийн дарга Эренчин гоод хоол өгчээ. Тэгнэ тэр хоол нь давсан нэгтэж шорог болцсон юм байж. Тэгээ багш та энэ чинь орохдон халхаа маргааж гарахтан хасаг ам хорсгомор болжжээ гэсэн гинлээ. Гэвэл Эренчин багш учиргүй инээсээр танихан улам хүчтэй сарсар сонсож билээ. Та ухаана Европын нэгэн оронд гадаадын нэгэн эрдэмтэнтэй хамт хоол идэж сууж гинэ. Тэр эрдэмтэн монголчууд махыг ёстой чон шиг иддэг илүү гэхтэн тийм ээ танайхан ногоог жинхэнэ мал шиг иддэг гэсэн бэдтэй гэж хариулсан юм гинлээ. Гэхэд Эренчин багш үгүй дээ гэд инээж суусан билээ. Бас нэг зохиолж уулзаад Эренчин гоо таны малгай чинь толгойтон багджээ. Гэхэд нь харин таны толгойтон малгайтай багджээ гэж хариулсан юм гинлээ. Бас нэг эрдэмтэн уулзаад Эренчин гоо таны толгой дээр малгай байна гэж бодож байна уу? Гэхэд нь таны мөрөн дээр толгой байна гэж бодож байна уу? гэж хариулжээ гэх мэт ийм олон яриа байдаг юм аа. Нээрэн багш маань өглөө болгон хөх цэнхэр юм уу, улаан хүрн юм уу, тэрмэн дээлтэй Сүхбаатарын талбайгаар төвшөөдөнгийн зүг зоримог алхаж яваа нь харагддаг гэсэн. Тэгтээ энэ толгойдон жижиг хар малгай тавьсан байдаг байсан да. Улсын төв номын сан нь олон 10 ном хэвлэлийг агуулсан хэд хэдэн төрөлцсөн фондуудтай тэдгээрийн нэг болох архивын фондтай үзэгч та бүхний товчхон танилцуулъя. Архивын фонд нь бол 40 мянган ном сонин сэтгүүлийг бол агуулсан. Эдгээрээс 20 мянган нь бол ном юм. За засгийн газрын 23 дугаар тогтоолоор улс төвлөгдөж байгаа одоо ном бүрээс 2% үн төлбөргүй өгч байх ёстой боловч энэ ажил хэрэгжихгүй байгаагаас ном хэвлэлүүд дутагцаар байгаа. За гэвч хувь хүмүүс бол манайд өөрсдийн бүтээж туйрвсан ном зохиолоо бол бэлгэлдэг. Тухайлх юм бол түүхийн ухааны дэд доктор Ичин Норов, гүн ухааны доктор Давагдорж Гомсрөнгөн нарын бэлгэлсэн гарын үсгтэй номууд бол манайд энэ архивын фонд бол хадгалагдж байгаа. За түүнчлэн Баян Өлөгийн Ховд аймгаас мөн одоо өөрсдийн ховд нандин номоо бол манай архивд бол хадгалуулж байдаг. За манай энэ архивын фондод бол эртний ховор мэдээ материал одоо агуулгадж байдаг. Тухайлх юм бол одоо энд 1913 онд хэвлэгдсэн 13 онд бол хэвлэгдсэн шин таль хэмээх автономийн үеийн сэтгүүл бол байна. Энэ нь бол одоо түмэн зүйлийг бадруулан элдв ухааныг нэвтрүүлмэ гэсэн одоо гарчигтай. Мөн дотроо бол
Хөх Монголын хөх төг хэмээх Чингисийн үеийн түүх Алтан улсын учир гэх одоо зэрэг агуулгаш бол бүрдсэн ийм ховор намтын сэтгүүл байгаамаа. За түүнчлэн 1921 оны 11 сард анхны дугаар нь одоо гарсан үнэн сонины жинхэнэ эхүүд нь бол манай номын сүнслэл ингээ хадгалагдж байгаа. За дараа нь жигшил хүмүүжил гэдэг одоо 1935 оны одоо сэтгүүлийн дугаарууд байж байна. Дараагийн сайн дурын уран сайханчид тусламж гээд 1945 оны дугаар гэх мэтлэн ийм ховор нандин материалууд манай архивын фонд хадгалагдж байгаа. За түүнээс гадна одоо манай архивын фонд нь бол орчин үеийн ном хэвлэлээр бол байнга ингээ баяжигдж байдаг. Тухайлх юм бол одоо энэ чинь хамгийн сүүлийн архивын фондонд ирсэн ном хэвлэлийг бол та бүхэн харж байна. Энд бол нийгмийн тухай мэдлэгээс гэдэг энэ ихтэй сургууль төгсөгчид түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд төгсөж байгаа хүүхдүүдэд зориулсан ийм гарын авлага гарсан байна. Мөн эрдэм шинжилгээний бичиг гэдэг энэ одоо Монгол улсын үндэсний их сургуулиас эрхлэн гаргаж байгаа ийм эрдэм шинжилгээний бичиг номер 4 нь л ирсэн. Энд бол одоо утга зохиол судлалын холбогдлолтой эрдэм шинжилгээний өгүүлбэрүүд бол гарсан байна. За мөн түүнчлэн Монголын боловсролын түүхийн унших бичиг гэдэг эртний үеэс 13 дугаар зууныг бол хамарсан ийм ном ирсэн. Түүнчлэн Чингисийн 9 урдагтай өнчүү үгийн цэцэлсэн шатир гэдэг ийм ном нь бол одоо Монгол англи хэл дээр орчуулгад ингээ гараад байна. Түүнчлэн эмч Шагдар сүрэнгийн одоо Япон англи хэлнээс орчуулсан Урхан багшийн сургаал гэх юм сонирхолтой ном бол гарсан. Мөн энэ Чоймаа Бүрнээ нарын одоо хамтран бичсэн төвд хэл суралцах бичиг гэсэн ийм сонирхолтой номууд одоо хамгийн сүүл манай архивын фонд бол ирээд байна. Үзэгч та бүхэн манай номсонд үйлчлүүлнэ үү? Дэлхийд даяар нэрэн түгсэн дуурийн олон оддоос Лучано Паваротчийн нэр нь тодоос тод цуурайтж байна. Лучано Паваротчи энэ сард 60 нас хүрлээ. Дүүний уянгалаг, тунгалаг сайхан хоолойг мэддэг, авьяасын биширдэг төв түмэн хүн байдаг. Бидний өвөг дээдсээс Тэргүүн баян эрдэм ном, Дээд баян үр хүүхэд, Дэс баян эд агуурс гэсэн үнэтэй сайхан сургаал үлдээсэн байдаг. Бид энэ сургаалыг сүслэн биширч өдий хүрсэн. Тэгэхээр эрдэм номоор нийтийн дотор нэрд гарсан эгэл харц гаралтай нэгэн эрдэмтний амьдралын гол бүтээлийн тухай танилцуулахаар хэл бичгийн ухааны доктор профессор Цэрэн Содонгойг бид өнөөдөр энд урьж ирүүлээд байна. Цэрэн Содонгой та шагжгаан бүтээл амьдралын товч намтраас мөн бүтээл тойруулаас нь үзэгчдэд товч танилцуулна. За шагжгаа бол
лам хүн байгаа. Тэрийг л бид нар мэдэж байгаа. Шагж байгаа бол лам хүн. Тэгтээ бол одоо гавжийн зэрэг дэвтэй хүн байгаа. Гавж гэдэг бол одоо төвд өгштэй магтилж орчуулвал арбан бэрхэд одоо мэрэгссэн ийм хүнд олгодог цол байгаа. Тэгэхээр Эрдмийн одоо Буддийн гүн ухааны ийм том цолтой, номтой, аргагүй одоо хуучны бэлэг танхай сайн эрдэмтдийн нэг бол үнэхээр байжээ. Тэгэхээр хуучин лам нар бол ерөөсөө манай эрдэмтэй лам нар бол төвд бичгтэй сайн, төвд хэл бичгтэй нэвтэрхий сайн боловч монгол бичгтэй бол дулимхан таарахын байсал да. Харин шагжгоон хувьд бол их өөрмөц. Төвд монгол хэл бичгт аль хэлэнд нь бол нэвтэрхий гаргуун сайн болсон. Энж чанараараа бол шагжгоо монгол хэл бичгийн түүхэнд бол хэн хүн одоо болтол хийж чадаагүй 2 том бүтээл тойрсон. Одоо онцлж хэлэхэд хамгийн гол бүтээлийн хэлэхэд шүү дээ. За нэгдүгээр нь бол бяд өхний манай уншигчид үзэгчдийн мэдэх монгол бичгийн зөв бичих дүрмийн тол байгаа. Энэ бол 1937 онд тавилагдсан Шагжийн ногоон тол гэж алдартай тийм тол байгаа. За 2 дахь бүтээл нь бол монгол үгний тайлбар тол бичиг гэж тол байгаа. За тэр тол бичгийг бол 1984 онд манай соёлын сан Бээжингийн Төвийн үндэсний хэвлэлийн хороотой хамтарч хэвлүүлсэн ийм тол байгаа. Монгол үгний тайлбар тол бичиг гэж энэ тол бичиг байгаа. За тэгэхээр би энэ тол бичгийн талаар тогтож цөөн үг хэлье. Монгол хэлний тайлбар тол хэд хэдэн тайлбар тол бий л дээ. 21-т 36-ын тайлбар тол гэдэг. 5 хэлний тольч гэж бий. За тэгэхээр энэ толиуд бол дандаа утгын зүйл хуваасан. Тэнгэрийн зүйл, хүний шин зүйл, мал удуусны зүйл гэдэг юм уу. Зүйлчилж хуваасан тол байгаа. Тэгэхээр жохом орчин цагийн одоо тол туурах арга барилын дагуу цагаан толгойн дестраллаар зохиосон монгол хэлний ийм монголыг монголоор тайлсан энэ тол бол одоо энэс өөр байхгүй юм. Манай цэвилгаан тайлбар тол бол кириллсгээр байгаа. Энийг бол манай уншигчид сайн мэднэ. За тэгтээ зэрэг энэ шагжгаан тол бол нэг миний бодож байгаагаар нэг хэдэн зүйлийн онцлогтой юм. За тэр нь юу байна вэ гэхтээ зэрэг бол түрүүвээ хэллээ. Одоо монгол бичгийг монголоор тайлсан. Тэр тусмаа одоо монгол бичгээ бид нар сурч ядаж байгаа, сурах гэж эрмэлзэж байгаа өнөөгийн нөхцөлд бол энэ ихээхэн ач холбогдолтой байхаа гэж санаж байна. За хоёрдугаарт нь бол энэ тол бичигт бас нэг онцлог бий. Тэр нь юу гэхтээ зэрэг хуучирсан үг хэллэгийг бол маш ихээр тайлсан. Одоо орчин цагийн монгол хэлний тол бичиг тэр болгон байхгүй, хуучин үг хэллэгийг бол нэлээд тайлсан. Ийм нэг бас нэг сайн тал байна. За манайд бол эртний монгол хэлний тол, үгийн гарлын тол гэж одоогоор бол алга байна. Ийм байгаа нөхцөлд бол энэ шагжгаан тол бол эрдэм хийлгээний ихээхэн ач холбогдолтой. Энэ бол одоо эрдэм хийлгээний ажил хийдэг улсууд ер нь одоо оюутан багш нар сэтгүүлч ер нь сэхэтэн хүмүүст нийт хөдөлмөрчдийн хэлний боловсролд бол энэ тол ихээхэн ач холбогдолтой. Би нэг ганц нэг жишээ татаж хэлье гэж бодож байна. Энэ толны 49 дугаар талд ангаа сум гэж үг байна. Ангаа сум. Ангаа сум гэдэг үгийг бол шагжгаа ацтай сумаа гэж тайлж. За энэ үг бол Монголын нуус товчоонд анхуу сум гэж гардаг. Тэгтэл энийг бол одоохон Монголын нуус товчоог олон жил судалсан эрдэмтдүүд бол энэ үгэн дээр алдсан байдаг. Ухаана анхуу сум гэдэг үгийг бол анхны сум гэж ойлгосон. Одоо академик Кодсон Первый стреля гэж орчуулсан байгаа шүү дээ орсоор. Анхны сум гэж. Тэгэхээр энэ анхны сум биш юм. Энэ бол антай сум, ацтай сум гэсэн үг юм аа. Тэгэхээр шагжгаан толноос бол энэ үгийг зөвийг олоод харж хэлшээ. За мөн нуус төвчөнд харгам гэж үг байдаг. Харгам сайн ахтыг хатруулж авчирлаа энэ төр гэдэг тийм үг гардаг л да. Тэгэхээр энэ шагжгаан толд бол энэ үг 349 дугаар талд бол энэ харгам гэдэг үгийг бол одоо морин малын ууцны тэр ясны олон уулзуурыг хэлнэ гэдэг. Тэгэхээр хондлой зоог нь харж шинждэг. Тэгэхээр энэ мэтлэнгээр одоо хуучирсан олон үг бол өдөө төдий бий.
За нөгөө тэгвэр шагж байгаа би түрүү лам хүн гэдгийг хэлсэн. Ламдаа бол их номтой лам. Тийм учраас энд бол буддийн шашны олон нэр томьёо ойлголтуудыг бол маш нарийн тайлсан байна. Жишээлх юм бол энэ толын одоо 494 дугаар талд 3 эрдэн, 3 санвар, 3 хөлөг, 3 үүд, 3 хор, 3 суртахуун гэх мэтлэнгээр л одоо энэ 3-аар тоолсон, 5-аар тоолсон энэ өгтгөнүүдийг бол маш нарийн тайлсан зүйл байгаа. Тэгтэл одоо ч нь бол энэ шашин намын өгтгөныг тэр болгон мэдж байгаа болов уу үгүй болов энийг бол одоо бид нар бодох хэрэгтэй юм. Энэ тойл бол үнэхээр чухал гараа явуулга болно. Ингээ хэлээр бол энэ тойл бол эрдэм хилгээний онлын блад фракцийн маш их ачаалттай, чухал, олон тустай тойл юм шүү. Түүнээс гадна би энэ ганц зүйл хэлэхэд бол тойл гэдэг юм бол удах тусам улам үнд ордог. Энэ толийг аваад хадгалцсан байхад бол хажим хойно бол одоо эд баялаг хурааснаас илүү үнэтэй сайтай зүйл болох юм даа л гэж би бол бодож байна. Тэгэхээр энэ шагж байгаа тойл гэж одоо манай эрдэмтэн судлаачид оюутан сурагчдын дунд алдаршсан энэ тойлыг одоо улам үнд орж улам одоо үн цэнийг бүх хүмүүс ойлгох болсон үдийн үед одоо ч юм хаанаас олох вэ? За энэ тойлыг бол би түрүү хэлсэн Монголын соёлын сан Бээжингийн үндэсний хэвлэлийн хороотой хамтарч хэвлүүлсэн. Тэгээ соёлын сан бол нийлээд хувийг өөрийнхөө хөрөнгөөр худалдаж аваад хадгалж нөөцлж байгаа юм байна лээ. Ийм учраас бол энэ толийг эрж байгаа энэ тол хэрэгцээтэй хүн байх юм бол Монголын соёлын сангаас авч болох байхаа. Монголын соёлын сан, соёлын төвөргөө 511 дугаар доод тасалгаа утас 32-591 орон нутгаас энэ хаягаар захиалга авч илгэмжээр явуулна. Мэгжиж чанарын эсэг бурхан бол Монгол улсын түүх соёлын хосгүй нандин дурсгал төдийгүй Монгол улсын маань тусгаар тогтнол ард түмний маань эв нэгдлийн бэлэгдэл гэлээ. Тэгэхээр бид мэгжиж чанарын эсэг бурханыг бүтээн туурвж байгаа үйл явцын талаар та бүхэндээ 3 жил тасралтгүй мэдээлж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бид мэгжиж чанарын эсэг бурханыг бүтээн туурвж байгаа. Тэнд мөнгөн чимэглэл, үнд чулууны чимэглэлийг гардан хийж байгаа уран дархан ган баярыг та бүхэн танилцуулахаар урьж ирүүлээд байна. Тэгэхээр та мэгжиж чанарын эсэг бурхан дээр урлан бүтээж байгаа ажлынхаа талаар энэ тухайга үзэгчдэд За мэгжиж чанарын эсэг бурхан бол ер нь өндөр 26.5 м өндөртэй. Ер нь харьцуулга юм бол барилгаар харьцуулах нэг 9 давхар барилгын хэмжээний өндөртэй. Хүний хэврээ метр 60 санжи хөнгөхөд бол дээш 20 м хүний хэмжээний өндөртэй тийм дунджаар бодох. Одоо нэг хүн метр 60 хавцаа байдгаа гэж үзэхэд 20-од одоо хүний өндөрийн хэмжээтэй тэнцэх нь шүү дээ тийм ээ. Одоо ямар хуу их урлал чимэглэл орсон. Энэ бол мэгжиж чанарын эсэг хэрний одоо гол эргэнэ гэж байгаа. Толгойн дээд хэсэг эргэнэ. Эргэнэ. Энэ дээр бол жоохон одоо хаах нь байна. Энэ хэсэг тийм ээ. Эргэнэ хэсгийг бол энэ голын энэ хэсэг. Энэ бол 5 ширхэг байх. Энэ голын энэ хэсгийн за зөвхөн энэ голын нэрээ тийм. Энэ бол мөнгөн чимгэл байх энэ дээр. Энэ цагаан үтсэн. Энэ дээрхнээс мөнгөн бадхан хийгдэ. Энэ гол бол манай эрдэсийн чулуу одоо шүрэ оюу гартам шүнчиг норм шигтгэг оруулж хийж байгаа. Энэ хамгийн гол том шигтгэний өргөний хэмжээ бол 24 см өндөртэй. Энэ бол шавраар хийсэн модель. Энийг бол дээш нь 10 дахин өсгөөд энэ бол метр талын хэмжээний өндөртэй. Бараг хүний хэмжээний л өндөр болж байна. Уул бурхан дээрээ очихоор бол тийм. Энэ бол жижигрүүлж авсан. 7 6 5 4 3 2 1 0 эфир.
Германд явах шийдвэр гарснаас хойш сургууль маань нийт гарсан хүүхдийг хичээл суухыг тогтоох эрхэм болгож эхэллээ. Нэг өдөр хичээл сууж явж